хөзөө маань ямар амар өөр. Би нөгөө амар боролдог байхгүй бүр мангар хурдан. Тэгээд сая нөгөө нэг Кавандо явчихэд ирсэн штэ. 7 яваад тэгчээд ирсэн чинь бүр амар боролцсон. Гар маань бас амар боролцсон. Одоо бүр энэ зунжанга падан хар бай. Ямар мэрэгчлээ тэгээд тэр мэрэгчлэрээ төгсөөд ер нь ямар замналаар явж байгаа талаараа жоохон ярих гэж бод. За ер нь л зүгээр төлхөө солонгос хэл миний амьдралд одоо ямар ач тус өгсөн бэ? Тэрнээс дамжуулж миний амьдралд гарч ирсэн боломжуудын талаар ярих гэж бодсон аахгүй. Миний зөв бодлоор солонгос хэлийг сурж байгаа хүүхдүүд бүр амар их болцсон юм шиг үлээ. Тэгээ топикийн шалгалт энэ төр өгж байгаа Монголд ч тэр хүүхдүүд амар их байдаг. Тэгээ угаасаа ер нь бол одоо энэ хэлний бэлтгэлээр бакалавр, магистр сурж байгаа маш олон хүмүүс байгаа. Тэгээд ер нь нийт массыг харангуй солонгос хэлний талаар сонирхолтой. Солонгост ирж амьдрах сонирхолтой амар олон хүмүүс байд юм байлээ. Солонгост ирээд тэр хэлтэй байсны давуу тал мал ер нь бол солонгос хэлийг сураад цаашдаа амьдралд чинь ямар боломжууд гарч ирэх талаар л ярих гэж бодлоо. Би болохоор анх 2016 онд би 10 жилээ төгсөж исэн. Соёл урлагийн их сургуульд жүжигчний ангид сурна гэд бүр дунд ангиас шийдсэн байсан. Бэлдээд ингээ орондоо гэл ур чадварын шалгалт малгалт хэл бараг тиймэрхүү юмда бэлдэх дээр тулцаа явж исэн чинь солонгос компанид ажилладаг байхгүй. Тэгээд намайг нэг өдөр чи ингээ солонгосчуудтай хамт сайн дурын ажил хийх үү мод тарьдаг 14 хоногоор ингээ явна гэд угаасаа ч би тэр хичээндээ түр амьдэрдэг байсан байхгүй. 14 хоног гэртээ харихгүй бүр тэд нартэй хамт одоос Монголд сайн дурын ажил хийхээр ирсэн оюутнууд ер нь бол ногоон төрийн бас байгууллага гэдэг нэг солонгос компани гэдэг байхгүй. Тэгээд тэр компани ингээд зундаа эко аялал ингээд зохион байгуулдаг. Тэрний юу вэ гэхэлэр аялал хийн гэхдээ дээрээс нь эко тэгээд тэрний зарчим нь юу вэ гэхэлэр солонгос ч н одоо нөгөө амар их тоосон цор ихтэй тэгээд тэрнийх нь уг үндэс угсаа гаруулна одоо ингээд хятадаар дамжаад бүр хамгийн ихний одоо үндэс угсаа нь одоо Монголын цүлжилт байгаа байхгүй. Тэгээд тэндээс ингээд хятадаар дамжаад хятадын нөгөө зүрхний үлдэр мөлтөрчлөгийн дамжаад тэгээд солонгос ер нь бол ингээд тоосжилт ихсдэг гэсэн нэг тийм бас нэг юм байгуулагчны онлын юм байт юм шиг байна. Тэнгүүдээ тийм учраас солонгосчууд Монголд амар их мод тарьдаг. Монгол 15 хүүхэд авдаг байсан тухай үед одоо яаж байгааг нь мэдэхгүй. Тэгээ бүр маш олон баг 30 40 солонгосчууд илүү ирсэн. Тэгээ хариуцагч нартай. Тэгээ тэр ямар зарчмаар ирсэн бэ гэхэлэр оби мэгжүүлүү, гитэнд жижүүлүү. За ямар ч байсан юм солонгосын юм байна штэ. Арих тамхины байгууллага одоо нийгэмдээ одоо нэг тийм үйлчлэл хийх байгаа штэ. Тэг ингээд солонгос улсынхаа хэмжээнд оюутнуудад одоо ингээд сонгон шалгаруулалт явагдуулаад эвэ бонсаа гэж ярина. За монголоор болохоор гадаадд сайн дурын үйлчлэл хийхээр явах ч юм уу тийм. Тэр хүүхдүүд өөрсдөө шалгаруулалтанд ороод хинцээд за мэдээж очиод ингээд яах юм бол сертификат энэ төр аваад одоо нийгмийн одоо статуст нь өөрсдөд нь дэмтэй учраас тэрэн сонгон шалгаруулалтанд ороод Монголд очиж мод тарихаар явж байгаа. Тухайн үед 12-оор төгсөжсэн. Тэгээ ирсэн хүмүүс нь бол нэлээд надаас дандаа ах эгч нар байсан. Нэлээд ах эгч нар байсан. Гэтэ бүр ах эгчтэй нэг 10 дотор л доо. Яг миний үеийнхэн бол юусоо байгаагүй. Энэ санджаагаар 10 жил төгслөө гадаад 1-2 хүн харж л байсан болохоос тийм олон гадаад хүмүүстэй дунд нь ороод ингээ юус байж үзээгүй. 15 монгол оюутан бас байсан. Тэнгүүдээ тэрэн дээр нэмээд дунд нь орчуулагч нар байдаг байсан. Одоо монгол 15 хүүхдээ тэд нэр өөрсдөө дотроо 1-2-оор ингээ багтаа аваад тэгээ зөвхөн багаараа ингэж ажилтдаг. Мод тарьсан ч багаараа гоё ингээ ажиллаад харчаад оройн ингээд бүүнөрөө ингээ тийм гоё чөлөөт цаг магийг өнгөрүүлдэг. Тэнгүүдээ хагсаа мөцсөндөө ингээд ойрхон тэрэлж ч юм уу байлдаг байсан. Мод тарихаас гадна сургуулиудын хүүхдүүдээр явж тийм сургууль мургалд ордог байсан. Тухайд 10 жилдээ ерөн жоох англи хэлтэй байсан учраас англиараа ингээ хоорондоо ярилцаад тэгээд орчуулагч эгч нараасаа бас ингээл орчуулуулаад ингээл ямар ч ясан л амар сайн найзууд болоод дууссан бид нар. Тэгээ 14 хоног сүүлчийн хоног дээр бүр уйлж дуулаа салж яасан аахгүй. Одоо би өдийг хүртэлх 16-наас 17-наас хүртэл ингэж амьдрсан амьдралдаа хизээж би их орондоо юм хийх ёстой юм байна гэдэг ойлголт надад юусоо байгаагүй. Тэр тийм соёл жаагүй байсан шүү дээ. Ингээл баг чихрээ задлаа шууд ингээ хайдаг. Тэр мод тарихчаан тийм амархан ажил биш. Энд тэнд хөдөө гадаа яваал. Тэгээ бид нар нөгөө хуучин гол байсан газар ингээ мод тарьсахгүй. Тэгээ тийм учраас амар их чулуу ихтэй. Тэгэл нөгөө ирэм гэлтгөө ингээл хүрч жото байраал газар ухаал модоо тариал
Тэгэл өглөө бүр хар өглөөнөөс ахуулаад ингээд тарьдаг. За тэр нэг өдрийн халуун наранд бол Монголында баригдал ингээд нөгөө Монголын орчинд тэр хүмүүс чинь тасахгүй бид нар бол зүгээр байлаа гэхэд би яагаад ерөөсөө энэ их орных нь одоо тэг эзэн иргэн нь би байж би нэр яагаад их орондоо ер нь тэг гар бие оролцсон миний ер нь оролцоо хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг хизээч бүр ингээд өдөө хүртэл бодоогүй юм бэ гэдэг нэг тийм сонин шокны юм болж байгаа байхгүй надаа. Тэг тухай тэр ер нь миний амьдралд амар нөлөөлсөн намайг ер нь амар тийм хариуцлагатай том хүн болох ер нь баг анхан шатны маань юмыг тавьсан санагдаад идэв. Чи яг 10 жилийнхаа дунд ангиас солонгонд амар дуртай тий солонгос юм Убанарт амар дуртай ингэж тийм жоох хөвгтэйжсэн чинь амар олон солонгосчууд дунд ороод баг 14 хонцоор сүултээ баг солонгосоор санаа алдаж малтал зэвэр амар нийттэй. Тэгээ ингээд солонгос хэлэнд галзуурч бүр. Тэгээ хамгийн гол нь тэр үед 2 орчуулагч ихч байсан байхгүй. Надаас яг 4 насаар ихч. Тэгсээр нэг тэр ихч нар ингээд яг ингээд тэр хүмүүстэй 100% нэвтрэлцээ заяаг солонгос хэлээр яриад. Тэгвэл тэр 2 хүн гол нь цалинтай байсан заяа. Тэгээд тухайн үед миний бүр сонсож мэдгүй амар их мөнгөний цалин ингээд яриад. Тэгээ би бүр ингэ солонгос хэл сурчих юм бол ингээд гоё солонгосчуудыг ингээд Монгол авчираад нааш цаашаа ингээд орчуулагч гайд хийгээд тэг ингэ явж болох юм байна штэ гэдэг анх бүр тэр яг юу тэр 2 ихчийг тэг энэ тэр багтаа би хамт сайн дурын ажил хийснээр надад ингэ суусан байхгүй. Тэгэл би юу нөө сууйс хэдэн жил бодсон тэр мэрийгээ шууд хаяал би солонгос хэл сурнаа л гэл бүр шийдсэн. Олон улсын Улаанбаатар их сургууль гэдэг анх 1-р курс оюутан болж орж исэн. Тэгээд тэр сургуулиа төгссөн. Тэгэнгүүтээ солонгос хэл орчуулагчийн тэмхэмд нь орсон хгүй. Тэр 3 мэргэжил байдаг. Тэгээд солонгос хэлний орчуулагч, 2 дахь нь солонгос хэлний багш, 3 дахь нь солонгос хэл орон судлал гэдэг. Тэгээд 4 жил сурсан. Тэгээ яг эхний жилдээ болохоор дан ерөнхий эрдэмтэн музей солонгос хэлний хаанхаас бараг ингээ үсэг нэг тийм анхан шатны 1-р левелийн хичээлүүдэл үздэг гэсэн. Тэгээ 2 дугаар курстаа ороод мэргэжлийн хичээлийг үзэж эхэлсэн байхгүй. Тэгээ мэргэжил угаасаа өглөө 8-аас бид нар чи орой 3:30 хүртэл баг 5 цаг хүртэл ингээд битүү хичээлтэй байдаг гэсэн. Тэгээ тэр болгон чи бүгд ингээд солонгос хэл дээр солонгос багштай, ингээд монгол багш нартай. Тэгээд олон улсын Улаанбаатар их сургуулийн сургалтын яг чанар байна штэ. Яг бусад хэлмийг ямарыг бол би мэдэхгүй гэхдээ солонгос хэлний мэргэжлэрээ солонгос хэлний юугаар бол бүр нэлийн сайн санагддаг надад. Оюутан багтаа шууд ажил хийж эхэлсэн. 2 дугаар курсээ төгсөөл би шууд эхний жилдээ болохоор зүгээр цалингүй дадлагын оюутнаар ингээд явсан нэг юм багтай. Тэгэл бүр одоо тийм юм бүр амар сонирхолтой болсон. Тэгээд давуу тал нь юу гэхээр яг ингээд тэрийг очиж цалин авахгүй ч гэсэн хамгийн гоё нь миний хэл сайжирна. Тэгээд дээрэс нь нэмээд надаас юусэн мөнгө гарахгүй би аялна. Тэгээд дээрэс нь нэмээд ингээд цагийг гоё хөвгчлөлтөд өнгөрүүлнэ. Хичнээн хөдөө, хичнээн одоо тийм байнга уцаа мэжээ зогсохгүй ч гэсэн тэнцээж ямар завгүй ингээд орчуулга хийж тэгж явсаар хагаад хэл маань жоохон гайгүй сайжраад тэгээ 3 дугаар курстаа ороод шууд 3 дугаар курсын зунаасаа эсвэл одоо хичээл мичээл орж исэн ч гэсэн энэ тэн солонгос хэлтэй холбоотой тийм цагийн ажлууд амар гарч ирдэг гэсэн байхгүй. Тэгээд 3 дугаар курсээс шууд цалинтай өөрөө орчуулагч хийдэг болж эхэлсэн. Зарим мэрэгжилчинтэй төгсөөд мэрэгжлийн үнэмлэх авахаас нааш ажиллах юмж боломжгүй байдаг штэ. Тэгэнгүүт солонгос хэлний давуу тал нь юу гэхлээр сурсан сураагүй нугаас ойлгомжтой ингээ яриад ингээ орчуулга хийх юм бол 3 дугаар курсээсээ шууд цалинтай орчуулга хийж эхэлсэн гэсэн штэ. 100 ч одоо ингээ нэг багч чинь 5-7 хоног ч юм уу за урт удаандаа 7 14 сургуулаа төгсөөгүйж мэрэгчлэрээ мөнгө олсон. Тэгээ 2 дугаарт одоо орчуулга хийлээ гэж бодоход одоо нэг баг ирэл 7 хоног орчуулганд явлаа штэ. Тэгэх юм бол би оюутан багт өдрийн 100,000 төгрөгөөр ажилладаг гэсэн байхгүй. Баргийн ажил намайг оюутан байхад тийм байгаагүй штэ. Сар ажиллаад оюутнууд нэг 600-700 авдаг байсан уу байгаагүй. Нэг 9 хоногийн аялалд яваад би яг 900,000 төгрөг аваад тэгээ тип гээд захирлаасаа Монгол захирлаасаа 50,000 төгрөг авч исэн. Тэгэнгүүтээ тэрэн дээр чинь нэмээд одоо говь юу гэдэг тийм Монгол үндэсний үйлдвэрлэгч компаниуд чинь орчуулагч нарт 10% хувь өгдөг. Тэгээ 2 сая төгрөгийн юм авлаа гэж одоо би Монгол орчуулагч хийгээг удаж байгаа шүү. Энэ миний оюутан байх үеих. Тэгвэл наваа ингээ оюутан байхад чинь 2 сая төгрөгийн бараа одоо миний дагуулж явж байгаа аялагч маань ч юм уу тий авлаа гэхэд би өөрөө 200,000 төгрөг авах ч юм уу тэгэнгүүт тэрэн дээрээсээ нэмэгдээд тэр хүмүүст ч одоо баримт нь ямар ч хэрэггүй штэ. И баримт тэгээд аялж байгаа бүх хүмүүсийнхаа и баримтыг нь бас авчдаг байсан.
Гэтэ энэ би өөрөө авъя гэж үр сэлж байгаагүй шүү. Монголд амар удаан амьдарсан солонгос ихч байдаг байхгүй. Тэгээ тэр их чи и баримт уншуулдгийг мэднэ. Тэгээд одоо энэ автобусаар өөнөр аялагч нар явж идэв штэ. Тэгсэн чинь ингээ биднэрт бол ямар ч хэрэггүй цаас хэрнээ. Ингээ монгол хүмүүс өөрсдөө энийг уншуулах юм бол буцаа олголт авдимаа. Тийм болохоор бүх баримтаа ингээ орчуулагчтай өгж байгаа гэж хэлжээс ахгүй. Хөөхөн тэр бараг 200-300 мянган төгрөг ингээ хүүхдүүдийн бараг ингээ и баримт цуглуулахад 200-300 мянган төгрөг ингээ бараг ороод ирдэг байсан ахгүй. Би тэ сургууль дээр тэгэж орчуулга юм хийхин зэрэгцээ өөрөө нэг газар очиод хүн дээр ярилцлага өгж ороод тэгээд бас өөр газар орчуулагчаар гарч ирсэн. За тэгээд тэрэн дээр нэмэгдээд хамгийн анх нугаас төрөмс байгууллага иржсэн шүү дээ. Тэгээд тэр байгууллага би нөгөө нэг ямар ч хэлгүй байхдаа тэр Монгол 15 хүүхдийн нэг нь болж яваад тэгээд тэр жилдээ би энэ ямар гой байгууллага вэ гэдэг чинь компанитай танилцаад 9 сараас нь ахуулаад би шууд тэднийд ногоо нөхөрлөл гээд бүлгэн байдаг байсан махгүй өмнө байж байгаад үйл ажиллагаа зохицсон гээд тэгээд тэр бүлгэмд нь орж агаад эргэн тойрны амар олон найзуудыгаа цуглуулж агаад бид нар бараг 20-30 болсон. Тэгээд явандаа бол бүр 50-60 амар олуулаа болсон л доо. Эхлэхдээ бараг нэг 20 морилоо хийсэн баха. Тэгээд хориулаа ийм ногоо нөхөрлөл гээд оюутны бүлгэм, сайн дурын бүлгэм болонгуудаа тэрэн дээр нэмээд бид нар ингээд тэр ногоо аз гэж солонгос компаниас санхүүжил авдаг байсан. Тэгэнгүүтээ өөртөө ингээд тэгээд төсөл ингээ хөтөлбөр бэлтгэнгүүтээ очиод санхүүжилтээ аваад тэрийг ингээ хэрэгжүүлдэг. Бас олон сайн дурын ажил хийж олон хүүхдүүдэд сайн дурын ажлын сертификат энэ төр олгодог байсан. Тэгээ би яг бүр тууштай 1-р курсээс ороод 3-р курсээ төгсөн төгслөө би тэрийг ингээд хурлын дарга хийж тэгээд үйл ажиллагаа бүх юм ингээд авч яваад найзуудтайгаа хамтдаа тэгж явж аваад 4-р курстаа ороод за үгүйс одоо төгсгөөлж байгаа юм чи ингээд төр холцсон. Тэгээд давхар би 3-р курстэй тэр ногооз төрийн бус байгууллагынхаа одоо хөтчин болсон. Тэгээд тусдаа ийм юуны хөтчийн сургалт явагддаг байхгүй. Тэгээд тэрийг нь дүүргээд сертификатаа гардаж аваад тэгээд нөө байгаль орчны сандрын ажилтан орчуулагч болоод тэгээд нөө надад нөгөө анх солонгос хэл сурах хүслийг төрүүлжсэн нөө 2 ихч байсан гэдгсэн шүү дээ. Нөгөө нэг намайг анх тэр сандрын ажил хийхээр явхад орчуулагч хийдсэн 2 ихч гээд. Тэгээд би тэр 2 ихч хийдэг ажлыг юу нь бол хийдэг байсан гэсэн үг байхгүй. Гой санагдаж байгаа юм чинь хамгийн анх ингээд сурмаар байсан, хиймээр байсан ажиллаа шууд төгсөөг байхдаа шууд хийж явж эхлээл. Жил дундуур ингээд солонгос дууны тэмцээн юу ч үе тэндээ нэг солонгос соёлын өдрөлөг 7 хоног Корея кинтер гэл нэг болдог байсан шүү дээ. Тиймэрхүү юмнаар бас амирх цагийн ажил хийдэг байсан. Багш нартайгаа амир ойрхон байдаг байсан болохоор багш нарынхаа баг сагаан ажлыг нь хийж өгөөд бас цагийн ажлын мөнгө төгрөг авдаг байсан. Мөнгөөр тасрахгүй оюутан байхдаа ер нь бол хилээр мөнгө олоод яваад иддэг үстэй. Усны буудлын дээр очиж тосоол тэ ингээл өөрөө гаргаж өгөөл олон ингээ сайн найзуудтай болж байгаа бол одоо хүртэл стил би энд ингээд аялалд гарч исэн тийм солонгос найзуудтайгаа холбоотой байдаг. Тэгээ анх яаж солонгост ирсэн бэ гэхлээр төгсөөд магистраар ер нь бол угаасаа шууд ээж аваа хоёр маань магистраар шууд солонгос явна шүү гэж бүр яг тулгаал. Тэгээ би чи угаасаа л кодлуулцаа яг тэгээ явах юм байна даа л гэж боддог гэсэн. Яг сайн нарийн судалж мэдэхгүй. Гэхдээ ер нь бол солонгос хэлний топикийн оноотой болчих юм бол тэтгэлийг аваа явах юм гэдэг бодолтой байсан. Би яг 4-р курсынхаа эхний семестр үлээдээ топик өгсөн чинь топик 5 авсан байхгүй. Тэгээд бөөн баяр болол за топик 5 6 авчих юм бол солонгос 100% тэтгэлэгтэй гэл энэ тэнд амар их зар өгдөг гэсэн шүү дээ. Тэгээ судлаад яг явсан чинь би нөгөө сургууль төгсгөөл ер нь төгсөлд ойртол цагаан сартай зэрэгцээд би цагаан сарын өмнөхөө 6 сар төгсчөөд 20 оны 6 сар төгсөөд шууд 20 оны 9 сард магистрт яв. Ээж хоёр намайг жил алдахгүйгээр шууд яв гэдээс аахгүй. Тэгээд 20 оны 9 сард чи магистртаа илтсэн бай. Тийм болохоор одоо эртхэн сургуулиас судал гээд. Би нөгөө Монголд байдаг бахан зуучлагын төвүүдээр явж үзсэн. Яг хэлний бэлтгэлийн хүүхдүүд бол юу ч мэдэхгүй хүүхдүүд бол шууд зуучлагын төвөөр явсан дээрээ тэр бол хамгийн зөв зам шүү. Одоо тийм хүн амтнаас асуу сургалж хахаар зүгээр л яг мэрэгжлийн байгууллагууд нь очиж зуучлагын төвөөс зөвлөгөө авсан дээр харин хилтэй болцсон шууд бакалавр магистртаа илсгэж байгаа хүүхдүүд бас нэг бодоод үзэх хэрэгтэй. За үнэхээр өөрөө тийм бичиг цаастай хойлолтож тийм юм ингээд судалж сэрч хийх сонирхолгүй бол зуучлагын төв дээр очисон дээр би болохоор тухайд үнэхээр юу ч мэдэхгүй байсан болохоор зуучлагын төв дээр очиж суусан чинь магистр руу одоо ингээд зуучлагын мөнгө сая 800 гэжсэн сая 600 ч үлээ. За тэгэнгүүтээ тэрэн дээр нэмэгдээд топик 5-аараа би ямар сургуульд явах вэ гэдээ ингээд асуусан чинь яг бүр хөдөө орон нутгийн сургууль руу явбал нэг 50-70% тэтгэлэгтэй байсан байхгүй. Тэгээ би болохоор сүүл сурмаар байдаг. Шууд ингээл өмнө нь би нөө 1-р курсынхаа 100 ирээд хөдөө байж үзсаахгүй дутгартай санагдаа. Тэгээд за ер нь бол ингээд сүүлд сурахаар явбал сүүл рүү л явна шүү гэсэн бодолтой.
Ингээ өндөр тэтгэлэгтэй гин баг авлаа гэхэд ингээл 50% тэтгэлгээр нэг сургууль руу явлаа гэсэн чинь юу лээ? За одоо ингээл 100 жилийн сая 600 дээр нэмэгдээд магистрийн 1 семестрийн төлбөр нь 5 саяар гэж бодлоо гэхэд байна штэ. Тэрний 50% гэхээр 2 сая 500 вон чинь Монгол мөнгөөр тэгэл буцаа 5 сая төгрөг чинь баг. За тэгээ тэрэн дээр нэмэгдээд би ч одоо очиод энд ирээд таньдаг мэддэг хүн байхгүй, амьдрах айл байхгүй учраас шууд дотор байр хагас жилээр нь ч юм ингээд төлөөд орох хэрэгтэй болж байгаа. Тэгмээ дотор байрны мөнгө гэж овоо хөрхөн мөнгө болж байгаа. За тэгээ сургуулийн эсэлтийн мөнгө гэж авд юм байлээ штэ. Тэр нь баг 900 мянган вон хавцаа. За тэгээ ингээд бодоод үзэнгүүт штэ 15 сая бол үлхэн гарч байгаа байхгүй надаас зөвхөн ингээд магистрт ирсхийн тулд тэг ингээ яг цааш тэг ээж аваад гэсэн баггүй. За би чи ингээ 4 жил төлбөр яг Улаанбаатар их сургуулийн давуу тал нь болохоор маш их тэтгэлэгтэй би тэгээд нэгдүгээр курст ирсэн орсон цагаас хойш төгсөн хөстлөө байнгын тэтгэлэг авдаг байсан. Тэгсэн хэрнээл бас оюутан чинь зардалтай шүү дээ. Тэгэл оюутны тэр ингээ зардлыг ингээ 4 жил төгсөнгүүтээ би шууд одоо би магистр сурлаа гэл ахаал 10 20 сая тэр жоо 2 талын онгоцны нийслэг тэгэл Германы мөнгөө ингээ тооцоогод би 20 саяыг ээж аваад багтаа авах болчихж байгаа байхгүй. Тэгээд сууж аваад ямар амар юм бэ топик 5 авчвал баг ингээд өнгөө сурна гээгүй мүү гэж бодоод бүр шоконд ороо бичсэн чинь тухайн үед ээж аваа хоёр тэгсэн байхгүй. За бит хоёр ингээд чамд ингээд сүүлчийн удаа туслая. Тэг ингээд бүх мөнгөж өгөөд явуулъя. Гэхдээ ингээд тэрнээс цаашхын дэ төлбөр ингээд идэж уух амжиргааны мөнгөийг чинь бит хоёр хариуцж чадахгүй очиж чи өөр учраа олоорой гэд. Тэгээ яг миний сэтгэлд ингээд багтчихсан ч гэсэн зүгээр л ээж аваа хоёроос ахаад 20 сая төгрөг аавна гэдэг бүр ингээд амар дарамт болчихж байгаа юм жаа. Тэгээ би ингээд шууд гарангуудаа ээж аваад хэлчихсэн аахгүй би 1 жил ингээд Монголд ажиллачаа. Тэгээд 1 жил угаасаа би ажиллангаа мөнгөө цаашаа хурааж агаад жилийн дараа би өөрийнхөө мөнгөөр магистр сурахаар явмаар байна гэсэн ээж аваад тийм хайр байхгүй чи ингээд шал худлаа энд байх юм бол тэгэл чи угаасаа бүр явахаа болчин гэл намайг чинь тагнаад. Тэгээ би болохоор ээж аваараас тийм их мөнгө аваад шууд явах ямар ч хүсэлгүй бүр явмааргүй санагдаад. Тэгэл за би угаасаа бүр дотор шийдсэнс би 1 жил ажил хийнэ. Яаж ээж аваад ажил хийж аал мөнгө өөрөө олоод явна да гэж бодоод. Тэгээ байжсэн чинь яг бүр тэгээд бүр бүх юмний тохироонд бүрдэндээ гэдэг шиг яг намайг гэртээ харж явах замд манай ангийн охин намайг нэг ингээд тэтгэлгийн доор меншн хийчихсэн аахгүй. Тэгээ харсан чинь Солонгосын засгийн газрын тэтгэлэг гэдэг тийм байсан. Тэгээд ороод харсан чинь тэр нь нөгөө нэг элчингийн одоо нөгөө шаардлагуудаас ахгүй. Тэгээд за ер нь энэ тэтгэлэгчүүд яг яадаг тэтгэлгийг ямар хүн авдیں۔ Тийм амар мундаг хүн авд юм уу яадаг гэж бодоод чинь бас хөөхөн өөрийнхөө төгсөлтөн дээрээ ер нь гайгүй төгссөн миний голчтун сайтай. Тэгээд улаан диплом авахд баг 0.1%-тэй баг зүрсэн. Тэгэнгүүтээ би ч өөрөө топик 5-тай төгссөн. Тэгээл ангийн дараагт хинхмийн төлөөлөл байдаг байсан. Дээрээс нь шилдэг төгсөгч энэ төр болж төгсөжсэн болохоор ер нь бол өөрийгөө тэ гайгүй тэтгэлэгт өгөх юмтай хүн шүү гэж ер нь боддог байсан. Яагаад вэ гэхээр би оюутны 4 жилийн хугацаанд зөксөлтгүй сайн дурын ажил хийж амар олон сайн дурын ажлын цаг хуримтлуулсан. Тэгээ олон сургалтанд суудаг байсан. Би анх удаа Studying Korea гэдэг вебсайт руу ороод тэгээд Солонгосын засгийн газрын тэтгэлэг гэдгийнх нь яг нөгөө мастер дегригийнх нь юуг нь үзэж байгаа байхгүй юу? 50 дахь шаардлага нь. Тэгээ уншаа яваадсэн чинь бүш гайгүй шүү. Бүр гайгүй. Тэгээд хамгийн гол нь миний бас ингээд уур хүрсэн юм маань юу ихлээр би нөгөө нэг зуурчлалын төв дээр очиж зуршлуулах гэдэг тааш тэгсэн чинь тэр хүмүүсийн хийгээд байгаа миний чадах юм байсан байхгүй юу? Тэг би өөрөө ч гэсэн угаасаа мэдхгүй юм чинь тэгэл тарих нэгдэггүй. Тэр чинь бүгд ингээл open байж идэм байлээ шүү дээ. Ер нь бүх сургуулиуд дээр юу гэдэм бүх юм нь бүр тэнэг хүн ч ойлгохоор хилтэл явж бичээстэй идэм байлээ шүү дээ. Би өөрөө хүч чадах юм байна гэдэг би шууд ээж аваад хэлээд би ийм тэтгэлэг байна. Би ийм тэтгэлэгт өөрөө өгөөд үзчихгүй гэсэн чинь юунд нь эргэлцтэй тэг өгөөч гэдэг ээж аваа хоёр. Тэгэл би яг 7 хоног бүр өрөөндөө хаалгаа хаад сууж байгаа л өөрөө нөгөө personal statement-ээ бичээд тэгээд study plan-а бичээд тэгээд өөрөө нөгөө application бүх юмыг нь бүглөөд тэгэж тэрийг гараас гаргаж авангуудаа нэг 2 хоног л гадуур материал хөөцөлдсөн баг. Угс амар ингээд баг материал хөөцөлддөг. Манай ээж аваа хоёрыг Монгол улсын иргэн гэдэг батлах баримт, намайг Монгол улсын иргэн гэдэг батлах баримт. Тэгэл манай оюутны сургуулийн бүр яг хажуудлын байр болохоор сургууль руу ороод хідэн одоо тодорхойлтуудаа хэвлэж аваад тэгэл бүгднгийн натрат өгөөл тэл апстол өгөөл бүх юм аваад ерөөсөө 7 хоногийн дотор л би тэтгэл. Тэгээ бүр хамгийн инээдтэй заяо. Энд тэтгэлэгт чи хүмүүс бүр ингээд ментор аваад тэгэнгүүтээ
багш нараараа амар удаа хинуулж аваад ингэж явуулдаг апплайддаг тэтгэлэг байгаа хгүй. Тэгвэл би болохоор зүгээр ингээд 7 хоног яг өөрөө өөртөөгөө бүр ингээл бүр яг бясалгал хийж байгаа юм шиг бүр үнэхээр яг тэрэнд 7 хоног би бүх анхаарлаа өгөөл гараа нэг цэгийг алдахгүй уншиж сууж байгаа л тэгэл өөрөө гараал миний одоо баг материал бүрдүүлэлтэнд нэг 200 сая төгрөг орсонгүй юу. Тэгэл шуудангийн мөнгөтэйг нийл шууд нэг хийд боллоо да. Тэгэл нэг 300 сая төгрөг л болсон миний тэтгэлийн нийт зардал. Өөрөө нэмэлт материалууд маш их явуулсан өнгөрсөн хугацаанд авч яасан. Тэтгэлэг, сертификат, ер нь үедээ бүх юмудаа нийлүүлээд явуулж яасан. Тэгээд энэ тэтгэлэгч аягүй тамийн тэтгэлгээ 2 сард зарлагдаад эцсийн харин 6 сарын 20-нд нэр гардаг байхгүй нийтдээ 4 сарын турш явагддаг. Тэгээд хамгийн ихний шатнд сургуультай тэнцэн 2 дугаар шатнд ярилцлагандаа орно 3 дугаар шатнд NIIED-гээ Солонгосын боловсролын байгууллага буюу одоо энэ тэтгэлгийг олгодог эцсийн шатны тэр байгууллага нь ингээд 3 дугаар шатны хариу өгөн 4 дугаар шатны эрүүл мэндийн одоо бараг бүтэн шахах үзлэгт ороод эрүүл мэндийн материалуудаа бүгдийг бас явуулаад тэгээд эцсийн байдлаар 6 сарын 20-нд нэр тавигддаг байхгүй тэтгэлгийн хариу 3 сарын турш заяа би ингээд манай хичээл тэр тухайн үед чинь нэг давуу талтай юм нэг корона гараад би хичээлдээ танхимаар суугаагүй дандаа онлайнаар суудаг гэсэн болохоор надад маш их цаг байсан. Тэгээ нөгөө онлайндаа нөгөө нэг зөвхөн өөрөөсөө орж сонсдог байсан болохоор оройн цагаар ч гэсэн хичээлээ сонсч болохоор тэгингээ би одоо бакалавра төгсөөг байхдаа тэгээд яаж төгсөөг байхдаа ингэж явуулсан бэ гэхлээр Чуроб Ежонжимянсо гэж байдаг байхгүй тэр нь болохоор төгсөх нь өмнө тодорхойл монголоор. Тэгээ тийм тодорхойлолтыг хасаргаад явуулчихдээ. Тэгээ хэрвээ тэнцэх юм бол 6 сар төгснөхийн дараа дипломныхаа апстилыг явуулдаг байхгүй нэмж. Тэгээ би тийм нөхцөл өөрөнд тэтгэлэгт аплай хийжсэн. Явуулчаад одоо тэгэл нөгөө нэг амар өөрөө ингээд хүлээгээл бүр шаналал ганцаараа тэгэл ээж хоёрт болохоор болчих байхаа гайг байхаа гэл тэгж байж агаад нөгөөдөр ингээд бүр миний утас дуурсан заяа бүр ингээд тэг бүр амар шок нэг авсан чинь ингээд сүншил их сургуулиас холбогдож байна гэд. Тэг би Солонгосын сүншил их сургуульд материал явуулчихсан хгүй. Тэгээд Сөүлдээ байрлалтай. Тэгсэн чинь сүншил их сургуулиас холбогдож байна. Ингээд бизнес удирдлагын хэмээс холбогдож байна. Тэгээд та ингээд материалын шатанда тэнцлээ. Ингээд эх 7 хоногийн тавтахад ярилцлаганд орох боломжтой байна уу тэдэн цагаас гээд ингээд тэгэл би бүр oh my god бүр ерөөсөө итгэхгүй заяа би юу гэж бодогдоод бүр амар сонирм байт юм лээ. Тэгэл өстой нөгөө ээж рүү уйлж дуулаад ээж аав руу уйлж дуулаад тэтгэлэгтэй тэнцсэн эхний шатанда тэнцсэн. Тэгээ нь өөр хүмүүс хэлж чадахгүй эн чин цаана дахиад 3 шат хүлээж байгаа намайг. Тэгээд 2 дахь шат нь тэр нөгөө ярилцлагын шат байгаа шүү дээ. Тэгээ ярилцлагын шатанда тэгэл бас өөрийгөө ингээл бүр бясалгал хийж байгаа юм шиг ингэ сууж байгаа л уцаар ярилцлага өгөөл ярилцлагын хариу хурдан гарсан баха. Тэгээд за ямар ч ясан сургуулийн шатанда чи ингэ тэнцлээ. NIIED рүү чиний материалыг ингээ бид нэр ингээ сургуулаа төлөөлүүлээд явууллаа. Ерхий хүсэгээ дахиад тасалж байгаа. Энийхэн хариу 5 сарын 20-нд гарсан заяа. Тэрийг хүлээ бүр ингээ бас л бүр сэтгэлийн там дунжаамж. 5 сарын 29-нд яг ингээ хариу нь шууд надад ямар нэгэн мэйл юм ирэхгүй би өөрөө вебсайт руу норж хардаг байхгүй. Тэгээд Study in Korea сайт дээр тавигдтiin. Тэгэнгүүтээ би яг 20 оны засгийн газрын тэтгэлийн магистрийн зэрэгт болохоор тэнцэн гэд миний одоо хариу гарч ирсэн. Яг миний ингээд овг нэр Ганганбаатар хонгор зул сонгосон сургууль сонгосон мэрэгчлээ маань хамт. Тэгэл би бүр шок. Бүр тэгэл уйлаа майлан бол манай хийж уурж байгаа гадуур найзуудтай уулзгаа хэвчээс аахгүй. Тэгэл би бүр ингээл тэнцэнэ мэдэл шоконд ороод тэгээ ээж аваад гэсэн чи ээж аваар орилол тасалсан. Тэгсэн чинь юу нөгөө гадуур шоожсэн найзуудтайгаа бөөнөрө гэрт орж ирээл бид нар чи бөөнөрө уучтэй зүрс бүр 6 сарын 29-нд албан ёсоор би тэтгэлгээ эзэн болоод миний нэр бас сайтд байршаад тэгээ би тэтгэлгээ авч яасан. Одоо би 6 сарын 20-нд нэр Улаанбаатар их сургуулийн бакалаврын зэргийг төгсөөд тэгээ шууд 2 сар одоо амарч байж агаад яг гол нь тухайн үед чинь нөгөө нэг коронатай байсан болохоор бүх юм жоохон хэцүү байсан. Гэтэл коронатай үед маш том ажлыг амжуулсан. 8 сарын ихээр би Солонгост ирж исэн байхгүй. Тэгээ ирээд 14 хоног карантин байрлаад анх Солонгост ирж исэн явдал тэр итгэж өгөхгүй байсан маань юу гэхлээр энэ тэтгэлэг маань өөрөө 2 талын онгоцны нийслэг ирж очих бүгдийг тэгэнгүүтээ төгсөн төгсөлцгөөний тэтгэлэг тэгээ дээрэс нь нэмээд сар болго амжиргааны зардал гэж сая вон стипендтэй. За тэгээ дээрэс нь нэмээд эрүүл мэндийн даатгалыг бас төлж өгнө. За тэгээ дээрэс нь бүр нэмээд солонгос хэлний топог 5 6 дахь левелтэй байх юм бол
Тэгээ солонгос хэлний үсүү хагсын гэдэг тийм нөхцлөөр бас 100,000 вон төлж өгдөг байсан. Үгүй ингээ олгогддог байсан. Тэгээ би ер нь бол сард сая 100 вон стипендтэй. Тэгээ дээрэс нь миний даатгал бүх юмыг төлждөг байсан. D2-ын 4 гэдэг ангилал байдаг хаа. Магистрийн одоо ангилал чинь визний ангилал. Тэгвэл миний визний ангилал болохоор D2-ын 7 гэдэг ангилал арай нэг жоохон зүгээр энгийн магистрийн оюутнуудыг бодвол хамаагүй дээр одоо визний ангилал дараагийн шатны виз солиулах юу ч юм уу ч юм байдیں۔ Тиймэрхүү юмд илүү одоо уяатан гэх юм уу. Тийм учраас бүр итгэхгүй. Тэгээ солонгос хэлд авч ирсний дараахан ингээд төгснөх зардал гээд 200,000 вон өгөн. За тэгээ дээрэс нь нэмээд төгсөхт нь диплом хэвлэлтийн мөнгө гэж 800,000 вон нэмж өгнө. Тэгэл нэг ийм зарчмаар одоо энэ мэдээлэгч юм бол санаанд ормог байгаа хэвээр зүгээр л чи сураал гэдэг тэтгэлэг. Тэгээ тухайн үед чинь нислэг байхгүй сард 1 юм уу 2 нислэг явдаг байсан. Онгоцны билет амар үнэтэй авч ирсэн маа сая хэдэн 100,000 төгрөг хөрчлөөд нэг талын нислэг шүү дээ. Тэгээ тэрийг маань хөрчлөлт төлж өгсөн. Тэгэнгүүтээ дээрэс нь одоо нэг коронагийн үеэс карантин гэж нэг амар юм байна. Хотелд байрласан баггүй 14 хоног. Тэгээ миний хотелийн төлбөр сая 600,000 вон гарсан 14 хоногийнх нь. Тэгэнгүүт би чинь одоо сая 600,000 воноор карантинлэгдлээ юу яг. Тэгээ би сургууль руугаа холбогдоод би ингээд ийм их мөнгөөр ингээд карантинлэгдэх хэрэгтэй юм уу гэж бичсэн чинь нөгөө санаа зовлохгүй шүү. 50%-ийн сургуулиас 50%-ийн засгийн газраас гаргаж өгнө гэд. Тэгээ 100% миний бас ингээд карантины мөнгийг ингээд гаргаж өгч исэн. Тэгээ намайг карантинд очиод нэг хоноод байжсэн чинь хаалга нэгээд харсан чинь ингээд манай сургуулийн нэртэй юм амар том уутайсан байхгүй. Тэгээ ингээд харсан чинь ингээд сүншил их сургуулиас ингээд яасан ингээд удахгүй уулзсан гэдгсэн надад амар олон гоё амттай уулзсан байсан. Тэгээ надад бүр амар гоё санагдсан. Тухайн үед ингээд өөрөө амар бахархаад чи хичээвэл юу юу ч хийчих юм байна штэ гэд жаргалтайсан. Тэгээд хамгийн гоё нь болохоор ээж аавын гаргал нь болж исэн байхгүй яг тухайн үед ээж аав хоёр ч юм бүр ингээ хүлэн газар хөрөхгүй миний хүүхэд өөрөө ингээ том тэтгэлэг аваад явчлаа гэл тэрэнд бол бүр ингээ анхудаа бүр өөрөөрөө бахархаад солонгос хэлийг би ингээ сурцснараа надад амар олон боломж орж ирсэн. Үгүй манай багш нар тэг ингээ нэг газар очиод ажиллахаар тэр хүмүүс ингээл байнгын дараагийнхаа саналуудыг тавьдаг ингэдэг тэгдэг гэд. Тийм учраас надаас юусэн ажил боломж тэг ингээ гайгүй танилуд юусоо тасардгүй ингээл урсаал бүх юм амар сайхан бүтдэг. Одоо хүртэл стил тэр юм явсаар л байгаа. Би цаашдын юм хумаа бол ингээ ярмааргүй байна. Гэхдээ энэ хүртэлх зүгээр солонгос хэл миний амьдралд тусалсан энэ байна. Тэгээд хэлтэй учраас мэдээж би амар ажил хийн. Хэлтэй учраас илүү амар тайван амьдрын солонгост. Гадаад хүн болохоор болохгүй гэдэг юм солонгос баг байхгүй. Цэнхэр үнэмлэхтэй л байх юм бол солонгос хүнийтэй хэрглэж байгаа одоо амьдралын тэр бүх юмыг бүгднийг ингээд эдэлж хэрэглэх боломжтой. Тэгээд тэр болгоныг ямар ч асуудалгүй өөрөө те ингээд бүртгүүлэх юм байвал бүртгүүлээд ингээд идлэх юм байвал идлээ те бүх юмыг ингээд ашиглаж амьдарч чадж байгаадаа би амар бас дуртай байдаг өөртөө. Хамбал өөрч зөндөө юмнууд байгаа. Зүгээр ингээд наад захын дурталт нь энэ штэ. Тийм учраас солонгос хэл сурах чам хүүхдүүд байх юм бол зүгээр л чийсний бүх юмаа ингээд сайхан сурчих. Тэгээ дараа нь ингээд ажлын байр ажил хариуцаж ингэж явах юм бол зөндөө гаргалгаа байна. Нэг тиймэрхүү байна. Тэгээ бас дээрэс нь хамгийн том давуу тал нь солонгос драмаг хадмалгүйгээр үзэж сурна гэдэг чинь ямар сайхан жаргал гэж бодож байна. Тэг яг нөгөө юм тийм солонгос сэтгэлгээгээр солонгос хэлээр нь драма үзэх чинь бас бүр нэг амар өөр юм байхгүй. Энэ хүртэл бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Баяртай. Бор гармартай.